Өнгөрсөн жилийн 10 сараас эхлэн малын гоц халдварт өвчин болгон амьд болсон. Аймгийн хэмжээнд хорио цэрийн дэглэм тогтоож малчдад зөвлөмж хүргүүлж ажилласан байгаа. Гэвч зарим сумдын малчид дур мэдэн хуурамч вакцины малдаа тарьсан байна. Аймгийн удирдлагууд хуурамч вакцины асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар ханджээ. Хуурамч вакцинаар тарьсан мал дахин өвчлсөн байна. Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Дашинжилэн, Аршаанд, Могод, Гурван булаг сумдад хоньны цэцэг өвчин бүртгэгдсэн байна. Харин хуурамч вакциныг 75 өрхийн 45400 малд тарьжээ. Малчид одоогоор хуурамч вакцина нарамтуулцахаас худалдаа авсан гэж мэдүүлж байгаа юм байна. За энэ асуудлыг шалгуулахаар тагнуулын байгууллагад ханджээ. За энэ гоц халдварт өвчин гарсантай холбогдуулаад малчид бас энэ хуваарь өөрснөө энэ хятад вакциныг бас зах зээл дээрээс олж ирж тарьсан ийм тохиолдол гарлаа. Тэгээ нийтдээ бол 75 өрхийн 454,400 мал бол энд бол тариа хийгсэн байсан. Ингээ бид бас Орос вакциныг бол масс вакцинчдаг бол урдлын 6 сумдаа хийгээд ингээд дууссан. Хятад вакцины тарьсан малд бол хийгээг үлдээсэн байсан. За ингээд хятад вакцины хийсэн энэ малаас бас дахиж гоц халдварт өвчний с жиг илрээд ингээд бид бас дахиад энэ 45,000 малыг бол тариад байж байна. Булган аймгийн Могод суманд анх хонь ямааны цэцэг өвчин өнгөрөх оны 10 дугаар сард бүртгэгдсэн. За өвчин дэлгэрсэн даруйд аймгийн хэмжээнд хорио цэрийн дэглэм тогтоож улсаас вакцинжуулах арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал Оросын холбооны улсаас 20 сая том вакцин худалдаа авч эрсдэл бүхий голомтод газруудад хийж эхэлсэн юм. Албан ёсны энэ вакцинжуулалтын хажуугаар малчид хаана үйлдвэрсэн тодорхой бус вакцин тарьсан нь асуудал дагуулж байна. Занзын тийм хуурамч вакцинууд орчихсон, зарим хятад улсад үйлдвэрлэсэн, зарим нь одоо Монголын өөрийн үйлдвэрийн гэсэн тийм вакцинууд орж ирээ. Тэрийг одоо бидэрт үүн бол аймгийн онцгой комиссоос бүх малчтаа одоо албан ёсны вакцин орж иртэл ямар нэгэн вакцин тарихгүй шүү гэсэн зөвлөмжийг байнга өгч байсан. Тэгээд хавсалтай нь одоо манайхан өөрсдөө дур мэдээд бас нэлээд олон хоноо тийм одоо стандартын биш вакцинаар тарьсан. Одоо манай бидтэй тохиолдол 40 мянган толгой хонь тархицсан. Хуурамч вакцинаар тарьсан малын дотор мах өөрчлөлт орсон байсныг өвчний голомтод ажилласан албаныхан мэджээ. Тиймээс хуурамч вакцин тарьсан гэх 45,000 хоньыг дулааны улирал ортол хүнсэнд хэрэглэхгүй байх зөвлөмж хүргүүлж байна. Энэ хавар дулаан ормогц малын маханд ямар нэг өөрчлөлт байгаа эсхийг судлуулахаар ажиллаж эхлэх юм байна. За хуурамч вакцин малын өвчлөлийг цаашид хэрхэн анхаарахыг салбарын сайдаас тодруулсан юм. Энэ хоёр хуулиар зохицуулагдж байгаа. Хоёр хууль батлагдлан гарсны дараа мэдээж мал эмнэлгийн бүрэн тогтолцоотой газар байгуулагдаад тэгээ энэ ажил дээр бас хариуцлагатай, чадaltaй, мэдлэгтэй улсууд бас томилогдож ажиллах байхаа гэж харж байна. Өнөөдөр бол бид одоо энэ малын өвчнөд тэмцэж байгаа энэ үйл ажиллагааг бол хэмж чадахгүй байх. Үндсэндээ манай хувийн одоо мал эмнэлгүүд энэ ажлыг зохион байгуулж байна. Бүрэн хяналтанд авч чадахгүй байгаа. Тэгэхээр одоо маш хурдтай энэ хуулиа боловсруулж батлуулаад тэгээ энэ улсын мал эмнэлгийг байгуулад энэ хяналт хариуцлагын тогтолцоогоо хэрэгжүүлж эхлэхгүй бол энэ тун их хугацаа алдаж байгаа байл харагдаж байна. Булган аймгийн хэмжээнд 10 сараас хойш дэгдсэн цэцэг өвчний тархалтыг таслан зогсоохоор ажиллаж эхэлж байгаа. За пост бүрд 125 албан хаагч ажиллаж нийт өвчнөөр өвчлсөн 3200 орчим хоньыг бүрэн устгалд оруулжээ. За харин хуурамч вакцинаар тарьсан 45,000 малыг дахин вакцинжуулж эхэлсэн байна. За улсаас хөрөнгө мөнгө гаргаж өвчний тархалттай тэмцэж байгаа энэ үед хуурамч вакцинаас болгоомжлохыг малчдад анхааруулж байна. Зөвхөн аймгийн мал эмнэлгийн газрын зөвлөмжийн дагуу ажиллахыг сануулъя.